боломжтой тохиолдол гэдэг юм байна. Гэхдээ боломжтой бол баталгаа туулбар, шаардлагатай бол түүний орчуулгын хамт уг олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эргэсэн төрийн засгийн төв байгууллагын одоо засгийн газрын хуралдаанаар хилцүүлнэ гэж заасан. Энэ бол үнэндээ бол одоо жишээ нь боломжгүй байх юм бол баталгаа туулбарыг шаардахгүй л гэдэг ойлголт яваад байна. Энэ боломжтой гэдэг үгийг нэг мөр аваад ерөөсөө л их бичвэрийн хуулбар, баталгаа туулбар аль альний шаардна гэдэг ийм санааг энд оруулахгүй бол боломжгүй бол баталгаа туулбар байхгүй байж болно гэсэн асуудал. Дээрээс нь хуулинд бол нэг ийм нэршил байж болмооргүй байна. Боломжтой бол, шаардлагатай бол гэдэг нэгэд шаардлагагүй бол яах вэ, боломжгүй бол яах вэ гэдэг нэг ийм зүйл байж болмооргүй байна. Дээрээс нь 8 дугаар зүйл дээр тэр заавал соёрхон батлах олон улсын гэрээ гэдэг дээр бол бас одоо яригдах шаардлагатай зүйл нь юу юм бэ гэхээр энэ соёрхон батлах гэж ямар ойлголт болох талаар яг одоо тэр 3 дугаар зүйл дээр нэр томьёоны тайлбар дээр оруулж өгөх шаардлагатай байна энэ олон улсын гэрээний хуулийн дээр. Мөн дээрээс нь үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн соёрхон баталсан буюу нэгдэн орсон гэрээ гэдгийг чи одоо ялгаж өгөх энд шаардлага байгаа байхгүй 8 дугаар зүйл чи өөрөө соёрхон батлах олон улсын гэрээ гэдээ аваад үзчих учраас энийг бол бас зас залруулалтыг юу гэж одоо анхаарч авч үзэж байгаа вэ гэдгийг асуумаар байна. Мөн дээрээс нь энэ хуулийн 21-ийн 4 дээр бол олон талт олон улсын гэрээнд хийсэн гэрээний бусад талын тайлбарыг зөвшөөрөх хэсэг асуудлыг энэ гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн засгийн төв байгууллага судлан шаардлагатай бол гэж байгаа. Энэ нь ямар ойлголт вэ гэхээр 21-ийн 1 дээр энэ олон улсын гэрээг хуульчилсан тайлбарыг бол зөвхөн одоо улсын их хурл хуульчилсан тайлбарыг хийж байгаа. Гэтэл хуульчилсан тайлбар гэдэг бол өөрөө хууль бүтээх техникийн нэг шүү дээ. Тэгэхээр их хурлаас өөрсдөө хуульчилсан тайлбарыг нь хийчихэд байхад их хурлын бүрэн эрхэнд халдаад энэ төрийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн засгийн төв байгууллага буюу энэ яам чи өөрөө энэ их хурлын тайлбарыг дахиж хянан хэлэлцээ зөв үү буруу юу гэдгийг засгийн хуралдаанаар оруулаад шийдчихээр их хурлын бүрэн эрхэнд бол энэ ч одоо шууд одоо юм халдсан ийм зохицуулт бол ороод ирсэн. Энийг одоо нэг мөр засч болохгүй байсан юм уу? Мөн одоо 33/2 дээр Монгол улсын дээд шүүх шаардлагатай тохиолдолд олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргана гэж. Энэ тайлбарыг бол жишээ нь олон улсын гэрээ гэдэг чинь хоёр талын эрх ашиг сонирхлыг хангаж байгаа учраас өнөөдөр Монгол улсын дээд шүүх бол олон улсын гэрээг бол тайлбарлах энэ зохистой биш байхгүй. Өмнө нь энэ угаасаа хоёр янзын тайлбар хийдэг ус эв шуулиар тэр их шуулиар чи энэ тайлбарыг бол одоо хүчингү болгоод явцсан. Шүүхийн тухай хуулийн 17-гийн 3-2 дээр хүртэл энэ асуудлыг бол тодорхой тусгаад өгцсөн байгаад байна. Тэгээ ер нь энэ улсын дээд шүүх хэрхэн олон улсын гэрээг тайлбарлах ингээд хууль эрх зүйн холбогдлолтой ийм одоо олон зүйлүүд энд байгаа учраас энэ олон улсын гэрээний энэ хуулийг хууль зүйн байнгын орооны хурлаар оруулж шийдэх ёстой байхаа гэж би бол ойлгож байгаа. Тийм учраас ингээд нэг одоо олон улсын гэрээний хуулийн шинжилсэн найруулгыг оруулаад ирдэг нэг мөр энэ хуулианыг засаж залруулад нэг зэгцтэй болгоод оруулаад ирж болдгоо юм уу? Ингээд нэг хоёрын хооронд ийм нэг засварууд явуулаад байх шаардлага байд юм уу гэдэг дээр л одоо асуулт байна. За. Хэн хариулах вэ? Тэмүүлэн гишүүн хариул. За, Инколдор хариулах. За, энэ Инколд гишүүн. Инквайр дарга нь юу н ажиллаа? Би бас хараал сууж. За, би ажлын хэсэг ахалсан юм хариулж тий. Энэ хууль хоёр их хурл дамжиж хоёр их хурлаар яригдаж одоо эцсийн хилцүүлгийн шатанд ирсэн байгаа юм хуулаа. Учрал гишүүнээ ярьж исэн зүйлүүд өмнөх их хурл дээрч за сая хилцүүлэх явцад ч зарим нь яригдж исэн зүйлүүд байна, зарим нь шин санаанууд байна. Гэхдээ нэгэнт эцсийн хилцүүлэг учраас өнөөдөр бид нар одоо томьёолоод оруулж ирсэн байгаа 5 саналаараа санал хураана. Ингээд батлагдах ёстой. Хэрвээ энэ хуулинд дутуу хөдөө орсон зүйлүүд байгаа гэж үзэж байгаа бол хурлын гишүүн өөрийнхөө бүр эрхийн дагуу хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачлаад ярьж болох ийм боломж нь нээлттэй байгаа. Өнөөдрийн хувьд бол саяын тайлбарлаж ярина гэвэл эхнээсээ хэлцэхс анхны хилцүүлгийн шатны зүйлүүд шиг болчих гээд байна. За дээд шүүх тайлбар гаргахын хувьд бас хэд хэдэн янзаар ярьж байгаад хамгийн сүүлд ийм томьёолоор оруулж байгаамаа. Олон улсын гэрээ хэлцээрийг Монгол улс дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх үүрэгтэй. Тэгээ янз бүрийн асуудал гарвал эхний шатанд ядад дотооддоо хэрэглэх
хэмжээнд ойлгох хэмжээнд тэр тайлбарын дээд шүүгээс гаргаж их нь Монгол Улсын хууль тогтоомжид гаргаж байгаатай адилхан гаргаж их нь зүйтэй юм аа гэсэн ийм ойлголтоор шинжилж ингэж томьёолж оруулж байгаа гэдэг хэлье.